их сургуулийн хөл бөмбөгийн талаар их ч зүйл ярьсан да. Цагаан залуу хөл бөмбөгөөр тэрнийг ханаад гэж бүлэхгүй. Би тэрнийг анх хөл бөмбөг ярьж ихэхдээ хэлсэн. Харин одоо чи надад тэрнийг бүр орсон байхаа гэж хэлж байдаг. Харин ч тэр эсрэгээрээ хэрхэн машин засах юм уу? Эсвэл амьдрах өөр арга олох хэрэгтэй. Тэр хөл бөмбөгөөр мөнгө олох талаар нэг ч юм яриаггүй. Хүүгүүдийн сургуультай хийдэг л зүйл шүү дээ. Чамтай харин тэрнийг элсүүлэх хүн ярьж өгөх. Тэр чамд хэлж өгнө. Тэр хөл бөмбөгөөр мөнгө олж амьдрах талаар ярихгүй эсэж байна гэдэг чинь нэг төр хэрэг. Тэрнийг хаач хүрэхгүй. Баана чамд хэлээд өгнө дөө. Хэрвээ тэр спортод чам шиг байдаг бол алцахгүй. Гэхдээ хинч чам шиг байсуул тавьж чадахгүй л болов уу? Хоёр хүн л байгаа. Тэр нь Бэйброд, Жош Гибсон. Тэр хоёр чамаас илүү их ажлыг авсан байх. Тэгээд намайг хаана хүргэсэн гэж надад одоо ямар ч хэрэг алга шээх төмпөө эсвэл шийдэх зорох чадах. Чиний бейсбол тоглодог байсан үе таны өмнөх үеэсэн. Тэрнээс хойш их зүйл өөрчлөгдсөн. Яаж өөрчлөгдсөн? Одоо хөл бөмбөгийг өнгө тарьснуу тоглож болдог болсон бейсболч тэр хөл бөмбөгч тэр. Тэний зөв шөөрөө цаг өөрчлөгдөж байгаа. Чи зүгээр дэндүү эрт төрсөн юм шиг байна. Эдгээр энэ цагт хэтэрхий эртгэдэг үг байдгүй. Чи нөгөө Янки тоглодог байсан хүүхдийг санаж байна уу? Чи миний